Сайн байцгаана уу та бүхэндээ энэ гайхамшигтай өдрийн мэндийг хүргэе. За өмнөх бичлэгээрээ та бүхэндээ амьдралын мөчлөг болоод шилжилтийн талаар богино бичлэг хүргэхийн хажуугаар өөрийнхөө сувгийг нээсэн талаар хуваалцсан байгаа. За энэ удаагийн бичлэгээр болохоор 3 зүйлийн талаар хуваалцъя гэж бодож байна. За өөрийгөө танилцуулахаас гадна өнөөдрийн 1 сарын 11-ний өдрийн портал болон энэ өдрийн амьдралын зорилгоо хэрхэн баталгаажуулах талаар мөн дээрээс нь ирэх гал морин жилийн энергийн тухай байх болно. Өөрийгөө танилцуулах юм бол намайг Буян шиг гэдэг өмнөх ихтгэл үнэмшлэр бол бизнесийн менежмент мэргэжлийг эзэмшиж суралцаад төгссөн. Харин одоогийн ихтгэл үнэмшлэр бол сүнсний сэргэлт болоод амьдралын утга учир сүнсний зорилгын талаар мэргэшиж суралцаж бусдтай хуваалцахыг илүү их зорж байна. Үүнийг би сэргэлтийн өмнөх амьдрал болоод сэргэлтийн дараах амьдрал гэж хэлэх дуртай. Учир нь 2021 онд сүнсний сэргэлтийг туулсан. За энэ талаар тусдаа бичлэг оруулна гэж найдаж байна. Тэгэхээр дараагийн чухал зүйл бол 11 буюу яг өнөөдрийн 2026 оны 1 сарын 11-ний асар том портал нэгдэж байгаа үйл явдал тохиолдож байна. За тэгэхээр энэ нь бол мэдээж хэрэг шинэ он, шинэ зүйлийн эхлэл буюу шинжлэлийн портал байх болно. Тиймээс таныг өөрийн бүрэн эрхт байдал, сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл рүү хөтөлдөг учраас 4-1-ийн тоо буюу эхний жил, эхний сар, эхний өдөр гэдгээрээ шинжлэлийн портал байх нэ. Энэ нь мөн нэгдлийн цэг буюу өнгөрсөн, одоо, ирээдүг илтгэж байгаа. Орчлын ертөнцид таны талд ажиллаж байгаа учраас өнгөрсөн зүйлийг ардаа үлдээж яг одоодоо төвлөрчтэй ирээдүгээ бүтээх, яг одоо амьдралаа бүтээж байгаа маш чухал одоо төлөвлөх, төсөөлөх, бодох зүйлийн чухал өдөр шүү гэдгийг дуулгахад таатай байна. Энэ өдрийг хэрхэн өөртөө зөв ашиглах вэ гэвэл та ямар нэгэн бясалгал хийж болно. Гэхдээ миний хувьд бол ямар нэгэн бясалгалаар бол дагнж бол хичээлдэггүй. Гэхдээ ямар нэгэн зүйлийг эхлэж байгаа үедээ төсөөлөн бодож тэмдэглэл бичих дуртай. Тэгэхээр тэр тэмдэглэл дээрээ хамгийн үнэт зүйл чинь таны хамгийн чухал амьдралын чинь үнэт зүйл яг юу байх вэ? Юу таныг аз жаргалтай болгодог вэ? Яг амьдралын зургаа томоор харуул ямар зүйлийг бүтээвэл та сэтгэл хангалуун байх вэ гэдэг тал дээр төвлөрж дахин нэг одоо амьдралаа рестарт хийхдээ дахин нэг апдейт хийх тийм өдөр байгаа шүү. Хангалттай хэмжээнд мөрөөдөхөөс битгий байгаарай. 2021 онд магадгүй мөрөөдлийнхаа самбар дээр мөрөөдсөн учраас надад оршлон хорвоо хариултыг нь илгээсэн гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд сэргэлтийн үед дамжуулан орж ирсэн 5 үгийг маш олон удаа давтаж хэлснээ хизээч мартахгүй. Тэгэхээр энэ 5 үг бол хайр, итгэл, найдвар, талархал, боломж гэсэн үг байгаа. Мөн 1-1-1 гэдэг 4-1 маань бүтээлийн дүрслэл байгаа. Тэгэхээр та юу бүтээж байгаа вэ? Амьдралаа хэрхэн зураглаж бүтээж байгаа вэ? Та ирээдүгээ бүтээж байна. Та ирэх 9 жилийнхаа амьдралын суурийг тавьж байна. Тийм болохоор энэ өдрийг битгий алдаарай. 11 бол ухамсарын тоо байгаа. Дотоод дуу илүү чанга болдог мөч буюу би өөрөө ийм мөчүүдэд амьдралын чиглэл өөрчлөгдөж байсныг мэдэрсэн. 11-11-ийг олон хүн санаанд харддаггүй. Аливаа зүйлийн суурийг тавих гэж байна шүү дээ. Тэгэхээр дараагийн хуваалцах зүйл бол морин жил байгаа те. Гал морин жилийн энергийн төлөвийн талаар хэдүүлээ ярилцгаая. 2025 оны модон байгаа жилээс морь жил рүү шилжихэд хэд хэдэн зүйлийг анхаарахыг хуваалцъя. 2026 оны 1 сараас 2026 оны 2 сар хүртэл ерөнхийдөө модон байгаа жилийнхаа энерги давтамж дээр байх болно бид нар. Энэ цаг үе бол тайвшрах, дахин тохируулах цаг үе юм. 2 сар хүртэл та хуучин мэдрэмжүүдээ сүүлчийн удаа мэдэрч өөртөө өгсөн амлалтаа эргэн харж ямар нэгэн эмх замраагүй байсан зүйлсээ зэгцэлж янзлах гэх мэтчлэн дараагийн бүлэгтээ ахиц дэвшил гаргахыг зөвшөөрч магадгүй. Дотоод хүч чадалтайгаа шинэ холболт хийж, алсын хараа тодорхой байдал, шинэ зориг, шинэ их сурвалжийг бий болгох болно. Альва зүйлээс өөрийгөө чөлөөлж, дахин өөрийн шинэ хувилбарт урагшлах тусам шинэ бүлэг рүү бид ахиц дэвшил гаргах болно. Үүнийг би эрвээхээтэй зөвөрлөх дуртай. Учир нь гэвэл эрвээхээ нисэхдээ бүрхүүлээ заавал орхидог шүү дээ. Хүн гэдэг өөрийн яг жинхэнэ зорилго буюу сүнсний зорилгоо олсон тохиолдолд яг дахин төрлийг авч байгаа буюу эрвээхээ яг өөрийнхөө бүрхүүлийг хаяад, хуучин бүрхүүлээ хаяад шинээр дахин нисэж байгаатай адилхан байдаг. Яг үүнийг төлөөлүүлж би өөрийнхөө Awaken брендийг үүсгэн байгуулахаар болсон байгаа. Цаашдаа Awaken Yourself буюу ухамсарын шилжилт хийхийг хүсч байвал надтай хамт байгаарай.
дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.